За ер нь бол Бацаг төлөөлөгчийн бас хэлж байгаа үнэ. Өнөөдөр бол эрс маш хангалтгүй байна. Төлөөлөгч нар өөрсдөө бас ер нь одоо энэ хурлынхаа эрсийг бүрдүүлэх тал дээр өөрсдөө бас хариуцлагатай бас байх ёстой. Бид нар ер нь бол хурал дээр хүмүүсээс хариуцлага нэгдэг, шаардлага тавьдаг. Дахиад бас нэг санал болвол одоо энэ хурал болгон ерөөсөө цагтаа эхлэхгүй байна дараа. Тэгэхээр энэ цагийн асуудлыг ерөөсөө цагаа барихгүй байна. Нэг айгүй удаан хүлээлгэж байна. Тэгэхээр одоо зарим нь ажилтаа хүмүүс нь завгүй хүмүүс нь ингээд цагаа барихгүй мэдээж одоо хурлынхаа цагийг бол энэ төгжрөл бүх юмаа тооцоол бид нэр хуралдаа одоо ажил амьдралаа зохицуулаад цагтаа одоо хурлаа эхлүүлдэг байх хэвээр. Энэ цагийн асуудал бол хурал болгон дээр ийм асуудал дагуулж байна. Энийг бол цаашдаа дараагийн хурлууд дээр цагаа барьдаг байцгаамаар байна. За тэгээ би цаг үеийн асуудлаар асуулт асууж бас санал хэлнэ. Өнгөрсөн 7 хоногт бол энэ богдууланд бууг эндсэн асуудал гарсан. За үүнтэй холбоотойгоор энэ 7 хоногт салбар хариуцсан байгаль орчны сайд Батбаатар сайд бол хариу мэдээлэл хийж илээ. Ерөнхийдөө бол энэ богдуулыг тойрсон энэ иргэдийн алхаж чадахгүй байна, амтан явах газаргүй боллоо. Энэ асуудлууд дээр бол шаардлагыг бол иргэдээс бол хүчтэй тавьж байгаа. Энэ шаардлагыг бол иргэдийн төлөөлөгчдийн одоо энэ хурлаараа бол нэгд өдрийн хурал дээр бол цаг үеийн байдлаар шаардлагууд тавьж тодорхой саналууд хэлсэн. Үүнтэй холбоотойгоор бол салбар хариуцсан сайд бол мэдээлэл хийгээд мэдээлэл дээр бол маш ноцтой зүйлүүдийг бас хөндсөн. Ер нь бол за нийслэлд бол энэ богдуулыг тойрсон 16 амыг бол өгөх боломжгүй. Нэгдүгээрт. Хоёрдугаарт байгаль орчны яам бол зөвхөн отоглох зөвшөөрлийг өгдөг гэж мэдээлэл. За ноцтой зүйл нь бол отоглох зөвшөөрөл өгсөн болохоос биш бид нар тэнд барилга байшин хаус ороод очоод ингээд бетонжуулах гэж бол зөвшөөрөөгүй. За энийг бол нийслэл хотын ерөнхий архитектор нийслэлийн дарга нар энийг одоо зөвшөөрлийн өгч бетонжуулах ажлыг бол хийж байгаа гэдэг ийм агуулгатай мэдээлэл хийсэн. Тэгэхээр өнөөдөр энэ хотын ерөнхий архитектор хуралд байна уу харагдахгүй л шиг байна. Энэ дээр тайлбар хиймээр байна. Нийслэл яг ямар оролцоотой энэ одоо тусгай байгалийн бүс дээр энэ хотхон хороол барихын зөвшөөрөл, отоглох зөвшөөрөл яваад хахад энийг ингээд өөгшүүлээд хэмжээд идэг юм бэ. Энэ дээр яг тодорхой хариулт амаар байна. За тэгээ ер нь бол байгаль орчны яам хэрвээ энэ уулынхаа одоо амуудыг зэгцэлж чадахгүй дээрээс нь өхгүй гэдгээ мэдгэж байгаа бол төлөөлөгчийн хувьд байгаль орчны яамтай нийслэлийн ажлын хэсэг гаргаад энэ үеийн хичнээн энэ тусгай бүст ямар газар ямар дарга өгсөн энэ юу болсон гэдэг байдлаар нийтийн сонсгол хиймээр байна. Сонсголыг санал гаргаж. За тэгээ энэ болвол зүгээр нэг бууг эндчээд нэг амтанд нэг амар гинт хайр зарлаад байгаа зүйл бол биш. Энэ өөрөө хойно хариуцлагын асуудал, энэ өөрөө ардаа маш том газрын авилгын сүлжээний асуудал хөндөгдөж байгаа. Тэгэхээр одоо энэ хаавал дүүргийн 23 дугаар хорны нутаг дэвсгэр дээр болсон энэ асуудал дээр бол за тодорхой арга хэмжээнд авсан байлээ. Тэгэхээр энэ өнөөдөр энэ хуралд хаавал дүүргийн засаг дарга байна уу? Тэгээ энэ ер нь чуулган дээр энэ дүүргийн засаг дарга нар яагаад ийм муу өрцтэй ингээд суудаггүй юм бэ? Хаавлын засаг дарга бол энэ дээр бас одоо иргэдийн ямар эрх зөрчигдөд байгаа хаана ямар уулын амуудыг ямар байдлаар хашчаад ямар байдлаар ажиллаа явуулахад саа дотор тулгараад байгаа талаар бас иргэдэд мэдээлэл өгмөр байна. Уг нь энэний өмнөх чуулган дээр бол хурлын дарга бас хэлжсэн санагдаад байна. Энэ дүүргийн засаг дарга нар За нэмэлт 1 минут.
хуралдаа суужамаар байна гэдэг үг нь шаардлага маш тодорхой л хэлсэн дээ. Тэгээ одоо ингээд энэ иргэдийн асуудлуудыг шийдмээр байна. Тэгээ хотын ерөнхий архитектор за тэгээд энэ яам хариуцсан сайдын мэдээлэлд хариу тайлбар хэлмээр байна. Энэ дэр хотын орлогч нар хэлэх үү ямар учиртай юм бэ? Нийслэлийн энэ одоо энэ байгаль орчны яамны отоглох зөвшөөрөл дээр ямар байдлаар хамтрагчаар ороод идэх юм? Яагаад энэ отоглох зөвшөөрөл дээр нь бетонжуулах ажлыг бид нэр дэмжиж идэх юм? Энэ дээр хариу одоо тайлбар байдаг бол няцаалт байдаг бол одоо энэ дээр өгмөр байна. За их чиглэлийн төлөвчийн асуудал хэлье. Байгаль орчны яамны тусгай хамгаалалтын газар нутгаар бол хотоогоор дотны стандартын газраас архитектур төлөвлөлтийн галбар баталдаг. Загвар зургийг бол мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулахаас өмнө байгаль орчны яамны тэдний газрын даргын одоо тэдний дотоодынхан тус одоо хурлаар зөвшөөрлийн авсан дараа загвар зургийг оруулж баталдаг. Энэ яамгийн хувьд бол одоо батлагдсан хэсэгчлэн болон ерөнхий төлөвлөгөөнийхөө дагуу бид Агийн даалгавар болон загвар зургийг баталж байгаа. За нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанд оролцож байгаа бүх төлөөлөгч нар болон бүх хэлтэй сайдын дарга нартай өнөөдрийн мэндийг дэвшүүлье. За хаавал дүүргийн засаг дарга, цэрэн дарга өнөөдөр нийслэлийн намын хорооны сургалттай байгаа. Хаавал дүүргийн Монгол Ардын намын хорооны эдийн дарга болохоор өнөөдөр хуралдаанд ирж амжаагүй байна. За хариулт өг. За хаавал дүүрэг байгаль Хариултаа өгөөч. Төлөөлөгчийн асуултанд хариул. За их жаргалын төлөөлөгчийн асуултанд хариулъя. За хаавал дүүрэг байгаль орчны чиглэлээр тодорхой чиг үүргийн агентлагууд болон нийслэлийн удирдах дээд байгууллагуудын чиглэлийн дагуу чиг үүргийн бүрийн доол хэрэгжүүлээд явж байгаа. Яг энэ тусгаасан асуултан дээр их жаргалын төлөөлөгчид одоо бичгээр хариу хүргүүлье.